Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. Та бүхэндээ одоо танин мэдвхийн сэдвэрээ монголчууд бид өв соёл иргэншлээрээ одоо өөрөө өөрсдийгөө өргөө гэртээ ахуйн дотроо засдаг байсан тухай одоо түүнийг одоо өдөр тутмынхаа амьдралд хэвшил болгож өөрчлөлт хийх тухай ярьж байх болно. За үүнд монгол хүн галаа хэрхэн яаж зөв дахих тухай эрэгтэй эмэгтэй хүний сүлд хиймэр хаана оршдог тухай хүүхдийг хүмүүжүүлэх монгол ухаан, монгол хүний эрүүл хооллолт, эрүүл мэнд, монгол хүний онцлогийн тухай гэх мэт маш олон сэдвүүдийг одоо ярих болно. Яагаад ярьж байгаа вэ гэхлээр одоо Монголын одоо тусгаар тогтнол өв соёл ёс заншил хамгийн их чухал нөлөө үзүүлдэг учраас бид нэр ирээд үед өв соёл ёс заншлаа хадгалж авч үлдэхийн төлөө буцааж одоо монгол ухааныг одоо сэргээн өвлүүлж байгаа хэрэг юм аа. Тийм учраас та бүхэн тухлан тогтоож таалан болгоно.